Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр хэлээ Windows үйлдвэрлэлийн систем дээр заавалчгүй суусан байх ёстой таны ажиллагаа хэрэгцээг хангах 10 програмтай танилцах болно. Маш олон хүмүүс төлбөртэй вирусны хамгаалалт сайн, төлбөргүй хямдхан үнэгүй вирусны хамгаалтууд муу гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ энэхүү ойлголт нь маш буруу гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. 360 Total Security бол үнэгүй болон төлбөртэй үйлдвэрүүд байгаа. Төлбөртэй үйлдвэр нь арай илүү тийм нэмэлт боломжуудаар дүүрэн. Үнэгүй үйлдвэр нь бол одоо та бүхэн вирус хамгаалах, компьютер хамгаалах гэх мэтчлэн зорилгоор ашиглахад хангалттай гэж ойлгож байна. Та бүхэн бол сая бол харсан бол би бол скан хийлээ тийм ээ. За одоо дахиад вирус скан хийж үзэхэд одоо энэ дээр full scan за энгийн скан гэж байгаа. За бүр маш сайн шалгахын эсвэл full scan хийн. За энэ дээр одоо миний сая ерөөхдөө бол quarantine устгасан вируснууд бол та бүхэнд бол харагдаж байна. За тэгээд хамтдаа 360 Total Security-г та бүхэн суулгаарай гэж та бүхэндээ зөвлөх байна. Cyclone-ыг ашиглан та бүхэн өөрийн ашиглахгүй байгаа хэрэгцээгүй файлуудыг устгах боломжтой. Одоо чинь интернетийн чинь түүх байна. Энийг бол нэг хүн ашиглаад идэггүй. Тийм болохоор эдрийг бол анализ хийгээд устгах боломжтой. За устгаж байгааг бол та бүхэн бол харж байгаа. Мөн компьютер дээр гэмтсэн registry файлуудыг застгаараа их хэрэгтэй байдаг. Тийм болохоор мэдээж та бүхэн өөрийнхөө registry-г ингээд засаа явж ивэл маш чухал гэдгийг санаарай. Бид компьютер ашиглаж байхдаа өдөрт хэдэн удаа copy paste command-ыг ашигладаг бол магадгүй та copy хийсэн зүйл ямар нэгэн өөр зүйлийг copy хийснээр тэр нь арилдаг. Тэгснээр маш чухал мэдээллүүдээ алддаг. Энэ удаа та бүхэн detox ашигласнаар copy хийсэн зүйлүүдээ бүгдийг нь хадгалах боломжтой болсон. Амжилт хүсье. Хизээж битгий copy хийсэн юм алдаарай. Flax бол шөнийн цагаар компьютер дээр маш их суудаг хүмүүс зориулсан програм гэж бол ойлгож болно. Нэгт таны нойрыг хүргэн, хоёрт бол мэдээж таны нүдний харааг бол маш ихээр хамгаалдаг гэж ойлгож болно. Ерөнхийдөө бол тухайн өдрийн цагаас хамааран таны дэлгэцний өнгийг шаарлуулах, цэгэр болох ерөнхийдөө сонголтууд байдаг. Тийм болохоор Flax-ыг суулгаснаар та орой цагаар компьютер дээр суугаас нойрч хүрэхгүй бол таны нойрыг хүргэн, таны нүдний харааг хамгаалахаас гадна таны унтах туршлыг ихсгэхэд бол маш сайхан унтаж амран гэдэгт итгэлтэй байна. Startup Fence нь таны дэлгэцийг маш гоё төгсдтэй болгохгүйгээр ерөөхдөө бол тус нь англи явдаг байгаа. Та бүхэн бол яг одоо энэ видеон дээр харж байгаагаар бол англилсан байна тийм ээ. За ерөөхдөө бол мэдээж Startup Fence-ийг бол маус нэг дээр хоёр удаа дараа алга болгож болно. За өнгөний төгөргөө бол хийж байгаа бол та бүхэн бол харж байгаа. Жохон цэгэр өнгөтэй болгочвол арай илүү гоё юм болов гэж бодлоо. За одоо би та бүхэнд яг өмнө ямар байсан, одоо яг ямар байгааг зургаар харуулъя. За миний өмнөх зураг байна. За ийм болгосон. За би нэг нь бол нэг иймэрхүү болгож цацсан байна. Өмнө нь та бүхэндээ Google Photos-ыг ашиглахыг заасан бол өнөөдөр та бүхэндээ Google Drive-ыг танилцуулж байна. Хэрвээ та Google-ийн аккаунттай бол нийтдээ Google Drive дээр 15 GB файлыг хадгалах боломжтой. За мөн компьютер болон гар утсан дээр хадгалсан та бүхэн яг одоо миний компьютер дээр хадгалсан зүйлсийг харж байна. Ерөнхийдөө бол интернет рүү ороод өөрийнхөө бүх файлыг татаж болно. Мөн компьютер дээр байгаа файлыг бүгднийг интернетэд туулж болно. Бид интернетээс татаж авсан файлуудаа зарим нь олддгүй. Бидэрт ангилал хэрэгтэй байдаг. Харин та бүхэн интернет даунлоад менежерийг суулгаснаар файлуудаа төрлөөр нь ангилах, он сараар гарчгаар нь ангилах боломжтой болж байгаа. Мөн интернет даунлоад менежерийг ашигласнаар магадгүй бид интернетээс юм татаж байгаа тог тасрах ч юм уу тийм ээ. Интернет түр тасрах үед дахиад файлаа татаж эхлэх хэрэгтэй болдог. Харин интернет даунлоад менежерээр татсан бол өмнө татаж байгаа болсон файлаа эргүүлсэн татах боломжтой гэдгийг дуулахад таатай байна. Интернет даунлоад менежер нь үнэгүй бөгөөд үнэгүй үйлбэрийг шууд татаж болно. Төлбөртэй хувилбарыг crack хийж ашиглаарай. Та шинээр компьютер худалдаж авсан аль эсвэл компьютероо форматлаад хэрэглээнийхээ програмуудыг суулгах гээд яарч байгаа бол төрүүлээгээрэй. Яг гэвэл та бүхэн нийтийг ашигласнаар хэрэглээний өргөн хэрэглэгддэг маш эрэлттэй програмуудыг нэгэн зэрэг татаж авч нэгэн зэрэг суулгах боломжтой болно. Та бүхэн яг одоо эндээс би файлуудыг програмуудад сонгож байгаа харж байгаа бол ерөөхдөө бол хэдрийг ингэж шагталж авч жагаад бүгднийг татаж аваад нэг install файлаар суулгадагаараа илүү давуу байгаа. Одооноос маш олон өөр вебсайт руу орж програм татах шаардлагагүй боллоо. Нээ. Та бүхэнд өмнө шилдэг кино үзэх 3 сайтыг танилцуулж байсан бол өнөөдөр та бүхэнд кино үзэх шилдэг програмыг танилцуулж байна. Popcorn бол маш их тасархай кинонуудтай. Кинонууд бол устна гэсэн ойлголт байхгүй. Мөн кинонуудыг үзэхдээ бид нар хадмал болон чанараа сонгох боломжтой байдаг. За ерөөхдөө бол энэ Game of Thrones гэдэг зурлыг үзье. За одоо үзэнгүүт одоо энэ видео маань утгагүй тоглоод эхэлнэ. За видеоны маань чанар бол ерөөхдөө тулцсан чанарууд бол явж байгаа. Тийм болохоор та бүхэн кино үзэхдээ заавалчгүй ямар нэгэн вебсайт руу орохгүйгээр Popcorn хэмээх програмыг татснаар кино үзэхэд арай илүү хэлбэруулж байгааг дуулахад таатай байна. Өөрийн татаж авсан видео файлыг үзэх хамгийн сайн видео плеер бол VLC.
Ерөнхийдөө бол бидний хай татаж авсан файлууд ордгоо тийм ээ. Хэрвээ тэр файл ч орохгүй байгаа бол магадгүй VLC-гээр оруулах боломжтой болно. Аль эсвэл бид нар хадмал кино татаж авчаад хадмалын тэр кинон дээр хадаж чаддгүй. Хэрвээ тийм бол та VLC-г ашиглан тэр киногоо хадмалыг нь холбох боломжтой. Аль эсвэл тэр ард явж байгаа тэр дууг нь үртэл дабыг солих боломжтой байдаг. Тийм болохоор та бүхэнд VLC-г заавалчгүй сонгож суулгаарай гэж зөвлөхгүй. Юу Windows Media бэлэр. Энэ зүгээр ална. Энэ урна. Энийг заавалчгүй татсан суулгах. Хүй. Хэрв танд миний бичлэгийг таалагддаг бол намайг subscribe хийгээрэй. Мөн хонхон дээр дарахаа битгий мартаарай. Хонхон дээр дарвал танд миний бичлэгүүд notification хэлбэрээр очих болно. Аяруу та дарахгүй бол миний бичлэг нээх их танд очихгүй болов. Мөн миний channel руу орж subscribe хийх боломжтой байгаа. Subscribe түүний дараа хонх дарахаа битгий мартаарай. Subscribe хийсэн ч гэсэн миний бичлэг нээх харагдахгүй болохоор хонх дарвал танд ашигтай, надад ашигтай. Надтай хамт байдаг баярлалаа.